За паритик бошины гэдэг нь гар утсанд ирэх мэдээллийн дараа л за эхнийх нь жишээлбэл эхлээд нь дуудлага дараа нь мессеж хоёр дахь нь болохоор мессеж тэгээд дараа нь дуудлага гэнэ гэсэн үг. Энийг бол алийг сонгож болно өөртөөхөө юугаар. За ключ гэдэг нь тухайн утасны дугаарт төхөөрөмжн дээр сонгосон түлхүүр танилцсан бол тэр түлхүүрээ гар утсан дээр зоож өгөх шаардлагатай гэж юм бол гар утасныхын дугаар дээр зоож өгнө. Одоо жишээлбэл энэ дээр хэлсэн 999999 гэдэг дугаар дээр энэ чи хэрэг түлхүүр танилцсан байсан бол энэний он одоо нэг гэсний он ингээд дараалал түлхүүрийн дугаар гараад ирсэн байдаг. Тэрийг сонгоод өгчдөг. Тэгээд энэ түлхүүр таниулаагүй учраас сонгох юм байхгүй. Тийм учраас Nebrias ингээд өгч. За сууя постсны яд гэдэг нь болохоор зэрэг гар утаснаас тохиоллоо идэвхжүүлэх буюу хамгаалтанд өгөх, хамгаалтанд буулгах, хамгаалтаас буулгах үйлдэлийг хийх энэ даа гэдгийг сонгож байна. За тэгээ гар утаснаас удирдахдаа мөн код хийж болно. Гар утаснаас удирдах мессеж олгож байгаа бол кодыг дартаг. Энд дээр нь код хийхгүй ч байж болно. За энэ подавление GSM гэдэг нь болохоор зэрэг хэрвээ даа гэж өгчих юм бол нөгөө нэг төхөөрөмжний SIM карт сүлжээг болох үед болох болгонд нэг гар утсандаа мэдээллийн мессеж явуулдаг. Тэгээс ийм тохиргоонуудтай. Тэгээд за ингээ хэд хэдэн дугаар хийгээд үзчихье. Жишээл энэ чинь 88 88 ч гэдэг юм уу. Одоо энэ чинь 77 ч гэдэг юм. За ийм олон дугаар байгаа. Хэрвээ дугаар өөрчлөх бол өөрчлөх дугаар дээрээ дарж байгаа л тэрнийхээ оронд шинэ дугаараа хийгээд өгч. Тэгээ боллоо. За устгах нь гэх юм бол уртлын нэвтгчж байгаад удалит пойз хөтлгээд дарчихна. Тэгээ хангуулсан тохиргоо болсон гэж үзэх юм бол Zapset по USB гээд дарахтаа зэрэг нөгөө юугаа мэдээлэлээ төхөөрөмжлөгөө хуулж байгаа. За ингээл